За сайн байцгаана уу та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр цөмөөрөө Тэнгэрийн зураг гэдэг одоо энэ миний байнга ярьдаг Тэнгэрийн зураг л гэдэг байдаг. Энийг цөмөөрөө мэдэж авцгаая. Астрологийн хамгийн анхан шатны хичээл гэж ойлгоход бараг болноо. Бүр нин тэргуунд орж байгаа хичээл. За тэгэхээр эхэлцгээе цөмөөрөө. Зодиак гэдэг нь юу вэ? Тэгэхээр зодиак гэдэг нь тэнгэр дээр байдаг том дугуй бүсийг хэлдэг ойлголт. Одоо энэ дугуй бүсийг ярьж байгаа. За тэгэхээр нар, сар бүх гаригууд хөдөлгөөнөө яг энэ бүсийн дотор хийдэг. Ойлгомжтой байгааз. За астрологид энэ дугуйг 12 тэнцүү хэсэгт хуваасан бөгөөд эдгээр хэсэг бүрийг бид нар юу гэдэг байх нь вэ? 12 орд гэж нэрлэдэг. За тэгээ харъя л да цөмөр 12 хуваасаараа 1 2 3 4 5 6 7 8 гээд 12 хуваацсан. Тэгээд 12 орд гэж бид нар нэрлэнэ, тийм ээ. За тэгэхээр ингэснээр Тэнгэрийн хөдөлгөөний загварыг түүнтэй холбогдох бидний зан төлөв, бидний энергийн чанаруудыг цөмөөрөө системтэйгээр ойлгох боломжтой болдог. За зодиак энэ дугуйг астрологийн хувьд 0 градус буюу одоо миний зааж байгаа хэсэг хоньны ордоос эхлүүлэн тооцноо. За тэгэхээр яагаад вэ гэхээр тийм ээ яагаад заавал эндээс эхэлж байгаа? Яагаад дээд өнцгөөс эхлэхгүй байгаа гэхээр шалтгаан нь энэ нь жилийн эргэлтийн эхлэл, бидний өдөр шөнийн тэнцэх цэгээс гаралтай уламжлал тэгээд бүр ингээд хүн төрлөختөн эртнээс нарны хөдөлгөөнтэй хамтд нь цаг хугацаа, улирлынхаа циклийг хэмжиж ирсэнтэй холбоотой байхгүй юу? За тэгээд энэ зодиакийн 12 хэсэг орд бүрэн тийм ээ өөрийн гэсэн өвөрмөц бэлэгдэл, нийгмийн үүрэг, дотоод энерги хэв маягтай байдаг. Одоо бид ингээд өөртөө төрөх мөчид тийм үү? Нар ямар бүсэд байрлаж байсан нь тухайн одоо бидний одоо нарны орд тэр орд юмаа гэж тодорхойлдог байгаа. Яаж ойлгох вэ гэхээр жишээ нь одоо миний нар одоо энэ загасны ордын хажууд байх юм бол намайг загасны ордын хүн гэж тодорхойлох нэ. Гэвч зөвхөн нар бус, сар, бархас байд, сугар зэрэг бүх гаригууд өөр ордуудад байрласан байдаг тул бидний зан чанар маш олон давхраг өнгө аясаас үүсдэг байгаа. Бид нар ийм олон өнгө аястай байдаг гэсэн үг байхгүй юу? Одоо нөгөө эмэгтэй хүнийг хаврын тэнгэр шиг ааштай гэдэг чинь яг тухайн эмэгтэйд маш олон гаригууд ингээд тараад байрлсан байх боломжтой гэж энгийнээр цөмөр ойлгож болно гэсэн үг. Зодиак бол астрологийн суурь ойлголт бөгөөд дараах үндсэн хэсгүүдтэй. За нэгдүгээрт зодиак бол Тэнгэрийн тойрог. Энэ тойрог бол нар, сар, гаригуудын аялдаг замын бүс бөгөөд Тэнгэрийн бөмбөлгийн нэг хэсэг. Энэ чинь өөрөө Тэнгэрийн бөмбөлгийнхаа нэг хэсэг гэсэн үг шүү дээ. Эртний соёл бүрт энэ бүсийг ажиглаад цаг хугацаа, урамлын мөчлөг, улирлын өөрчлөлтүүдийг бүгднийг тооцдог байсан. За хоёрдугаарт энэ тойргийг 12 энэ тэнцүү хэсэгт хуваачсан. Эдгээр ингээд хэсэг бүр нь ингээ харахад адилхан байдал харагдаж байгааз энэ болохоор 30 градусын өргөнтэй бөгөөд нийтдээ 360 градусыг эзэлж байгаа гэсэн үг. Ийхүү 12 бүс нь 12 өөр чанар, 12 энергийн хэлбэрийг илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд үүн дээр суйрлан орд бүрийн бэлэг тэмдэг, биеийн эрхтэн, мэргэжлийн чиглэл, амьдралын талбарын утга агуулга, карма
үүссэн байдаг. За 3 дугаарт зодиакийн ордуудыг тийм ээ бэлгэдлийн хэлээр ингээд тайлбарладаг штэ. Жишээлбэл одоо энэ байна. Хоньны орд бол галын энергийг эхлүүлдэг тийм ээ. Эдэвхжүүлэгч хүчийг илэрхийлж идэг ийм орд. Тэгвэл одоо үхрийн орд нь ямар байх вэ гэхээр тогтвортой, хөрслөг, материаллык орчныг бүтээж идэг гэх жишээтэй. Орд бүр бүгдээрээ ийм бэлэг, тэмдэг, зан, чанар, модуль агуулсан гэдэг ийм зүй тогтолтой байхгүй юу? За 4 дугаарт орд бүр ингээд тодорхой байшинтай одоо гэр гэж ярьдаг тийм ээ. Бид нар 1-р гэр, 2-р гэж ярьдаг. За тэгэхээр 1-р гэрт болохоор хоньны орд маань, хоньны ордын гэргийн 2-р гэрийг болохоор үхрийн ордын гэргийн, 3-р гэрийг эхрийн ордын гэргийн бас байшин гэж нэрлэн тийм ээ. Энэ нь болохоор астрологийн сургалтанд хамгийн одоо суур ойлголт бөгөөд гэр бүл нь одоо байшин бүр нь бидний амьдралын нэг талбарыг илэрхийлж байдаг байхгүй юу? Тийм болохоор л зоолон онцорхоо оруулах болгондоо тийм ээ. Одоо энэ орд маань энэ гэр рүү орлоо, тэр орд маань тэр гэр рүү орлоо. Ийм гэрийн энерги ингэж нөлөөлнө гэж ярьдаг штэ. Тэр чинь энэтэй ингэж уялдаж холбогддог байхгүй юу? За тиймээс тийм үү зодиак бол одоо бидний харж байгаачлан амьдралын 12 өөр талбарыг агуулсан ийм том систем гэж цөмөрөө ойлгоноо. За 5 дугаарт орд бүрийн одоо эзэн гариг гэж бас байна. За жишээ нь хоньны ордыг ангар гариг маань удирддаг. Харин үхрийн ордыг сугар гариг маань удирддаг гэх мэт. Ингээд бүгдээрээ өөрөөр гаригууд удирдуулдаг ийм ордууд. За энэ гаригийг одоо удирдлагын системээр дамжуулаад бид тийм ээ өөрөө өөрсдийнхөө эсвэл бусдын зан чанарыг илүү гүн одоо давхаргыг бас таньж чаддаг ийм боломжтой. Таньж авдаг гэсэн үг бүр. Учир нь болохоор юу вэ гэхээр ингээд орд бүр тийм ээ одоо энэ орд чинь өөрөө зан чанарыг илэрхийлж байгаа байхгүй юу? Түүний гариг нь тийм ээ холбогдох гариг болохоор үйл ажиллагаа, дотоод хөдөлгөөнийг илэрхийлж идэг. За 6 дугаарт нь одоо энэ орд бүр маань бэлэг тэмдэгтэй. За хоньны орд ямар бэлэг тэмдэгтэй юм гэвэл хурц эвэртэй байгааз. Үхрийн орд минь хүчрхэг бух байгааз. Эхрийн орд маань болохоор 2 ихэр бэлэг тэмдэгтэй. За иймэрхүү гэх мэт. Эдгээр тэмдэг нь болохоор тухайн ордны одоо эрч хүч, тухайн ордны өнгө айс, сэтгэл зүйн хэв шинжийг дүрсэлж үзүүлдэг байхгүй юу? Тэгээд астрологч хүмүүс тийм ээ сонирхож байгаа хүн ч гэсэн одоо энэ ордны бэлэг тэмдгээ зөв хардаг байх юм бол тухайн ордын мөн чанарыг маш хурдан ойлгоно л гэсэн үг. За 7 дугаарт зодиак бол зүгээр нэг өрний 12 орд юусоо биш. Энэ бол бидний тийм үү дотоод энерги, бидний амьдралын замнал, бидний сэтгэл зүйн хэв маяг, уялдаа, холбоо, амьдралын өсөлт, хөгжлийн цикл, асуудлын давтагдсан загваруудыг унших маш том кодчилсан систем. Иймээс астрологийн анхан шатны одоо сурагч гэсэн тийм ээ цөмөр одоо зодиакийн уг үндсийг ингээд зөв ойлгвол цаашдын бүх тайлал логик дараатай маш ойлгомжтой болж ирнэ. За одоо ингээд цөмөрөө хамгийн энгийн утгаараа хэлбэл зодиак нь Тэнгэрийн дугуй 12 ордтой амьдралын 12 талбарын энергийг агуулна. Биднийг төрөх мөчөд нар, сар, гаригууд энэ дугуйн аль хэсэгт байрлаж байсныг судалснаар бид өөрсдийгөө таниад давуу болон сул талуудаа ойлгоод амьдралынхаа өрнөлөө илүү ухаалгаар зохицуулах боломжтой болдог байгаа. За ингээд зоолаа та бүхэндээ өөрийнхөө мэдлэг, мэдээллээсээ хуваалцлаа. Бараг л номер 1 сургалт маань гэтээ урд нь юу оруулж ирсэн шүү дээ тийм ээ. Нөгөө нэг нар сар мандалтын орд
Мандалтын орд гэж юу юм бэ гэд. Тэгэхээр энэ бараг 3 дахь оруулж байгаа одоо ингэж зааж байгаа мэдээлэл маань юм болов, хичээл маань юм болов, хуваалцж байгаа мэдлэг юм болов, тийм ээ гэж бодлоо. Тэгээд дараагийн харин бичлэгээрээ хоньныхоо ортын талаарх мэдээллийг хүргэе гэж бодож байгаа. За тэгээ сонирхож байгаа бол лайк дараарай, дэмжээрэй, шеэр хийгээрэй. Тэгээд байнга харилцдаг, лайк дардаг, комент бичдэг хүмүүстээ бүгдээр нь баярлалаа. За дараагийн бичлэгээр иргэн уулзцгаая. Баяр таа.